За энэ дэлхийн ертөнцид байгаа амьд амьтдаас хүн гэж болвол хэл гэдэг юмараа асар их ялгагддаг. Тэгээ хэл бол хүмүүсийн хоорондын харилцааны хэрэглүүр болж өөрийн санаа бодлоо илэрхийлэх, санаа бодлын сонсох, шинжлэх ухааны техникийг хөгжүүлэх, ажил үүргээ гүйцэтгэх аливаа бүхэнд тусалж байдаг. Хэл гэж агуу зүйл байна. За тэр хэлийг бол хоёр янзаар илэрхийлнэ. Нэгдүгээрт бол яриагаар, хоёрдугаарт бол бичиг үсгээр. За тэгээд энэ бичиг үсэг гэдэг зүйл үүссэн явдал бол аливаа мэдээллийг алс хол хэдэн зууны дараа, хэдэн мянганы дараа дамжуулах ийм чухал хэрэгсэл болж үүссэн байна. За тэрнээс өмнө бол амаар бусдад дамжуулдаг. Тэр нь бол яг нөгөө үеэс нөгөө үед за 100-аас 100-д дамжихдаа янз бүрийн хувилартай өөрчлөгдөж агуулга санаанд бүдгэрч ингэж дамждаг байсан. Тэгвэл бичиг үсэг үүснээс хойш бол тэр тухайн цаг үеийн түүх, соёл, мэдээлэл бүх юмыг тэр чигээр нь дамжуулдаг ийм гайхамшигтай хэрэгсэл болсон байна. За тэгээд энэ бичиг үсгийн үүсэл гарлыг бол нэг 4-5 зүйл хуваадаг юм л да. Тэгээд хамгийн эхний бичиг үсгийн үүсэл бол энэ фразографи буюу зураг бичиг. Яг орсууд бол пиктографи гэдэг. За энэ зураг бичгээс бол анхны бичиг үсгийн хэлбэр гэж үздэг байна. Яагаад бол тухайн зураг бол мэдээлэл дамжуулж байгаа. За энэ бол Ховд аймгийн Манхан сумын Дууд цэнхний агууд байгаа агуйн хандах зураг байна. Энэ дээр бол Арслан зааны зураг байна. Тэмээний зураг байна. Бас Тэмээн Хэрүүлгийн зураг байна. Тэгтэл Монгол нутагт Арслан зан байхгүй. Тэмээн Хэрүүл байхгүй. Гэтэл энэ зураг бол эрт цагт Монгол нутагт Арслан зан амьдарч байжээ гэж нэг өгүүлбэрээр бидэнд мэдээлэл дамжуулж. Мөн эрт цагт Монгол нутагт Тэмээн Хэрүүл байжээ гэж бас нэг мэдээллийг бидэнд дамжуулж. Тэгэхээр нэг бүтэн өгүүлбэрээр бидэнд мэдээ дамжуулж байгаа учраас энийг бол эртний зургийн үсэг гэж бас хэлж болох юм. Ер нь бол Монгол нутагт бол иймэрхүү хадны сүг зураг бол асар олон байгаа. Тэгээ энэ тухай бол энэ Оросын нэрт эрдэмтэн Охлодников бол Петроглафи в Монголи гэж ном бичсэн, судалгаа хийж яваад. Тэгээ тэр номдоо бол ингэж бичсэн байгаа. Ерөнхийдөө Монгол бол төрс зургийн орн гэж тэр номдоо магтан бичсэн байдаг. Тэгэхээр Охлодников бол их олон газараар бүх аймаг сумаар явсан. Монголын хадтай уул болгонд бол дүрс зураг байдаг. Тухайн үеийн эртний монголчуудын амьдралын хамаг бүх зүйлийг харуулсан тийм зураг бол хадан дээр ариун баян байдаг гэж хэлсэн байгаа. Ер нь бол Монгол нутагт байгаа энэ хадны дүрс зураг, сүг зургийг үзэхэд бол ихэнх нь бол 20 мянган жилийн цааттай байдаг. За гэтэл Сибирь энэ хойд нутгууд энтрээс олдсон бол голцоо 15 мянган жилийн өмнө зурагдсан ийм зураг байна. Ер нь бол дэлхийн зарим эрдэмтдүүд бол Төв Аз тэр дундаа Монголыг бол хүн төрлөختний үүсэлдийн өлгий байж магадгүй гэсэн тийм таамаглал дэвшүүлсэн юм байгаа. За хэдэн жилийн өмнө 5-6 жилийн өмнө билүү дээ. Энэ Баян хонгорын аймгийн Цагаан агуй гэдэг газраас энэ Аризоны мужийн их сургууль, Ирхүүгийн их сургууль манай Монголын эрдэмтэд судлаад, саяхан бас дахин судлаад нэг тэвэн олсон байна лээ, ясан тэвэн. Тэгээд тэр үнс нуруу юмыг шинжилээд бол энд 750 мянган жилийн өмнө хүн амьдарч ээжээ гэсэн тийм таамаг баталгаа дэвшүүлсэн байна лээ. Тэр ер нь үнэтэй байж болно. Яагаад гэвэл тэр тэвэн бол тухайн арьс ширийг оёход хэрэгжилж ийсэн тийм материал байна гэдгийг бол баталсан. Тэгэхээр л Монгол нутагт бол эрт цагт
бүр 750 жилийн өмнө хүн амьдарч байжээ. За энэ яг хөө тэгээд дэлхийд бол одоо эртээр үед үүссэн бичиг үсэг, жишээлбэл Шумрын бичиг үсэг гэхэд бол 3000 жилийн түүхтэй байна. Хятад бичиг одоо 2500 гаруй жилийн түүхтэй байна гэх мэт. За тэгээд зургийн бичгийн дараа бол тэр санаа бичиг гэдэг юм байгаа. Тэр санаа бичиг бол тухайн зургаас үүдэж тэрний хэлбэр дүрсийг дуурайж гарсан бичиг үсэг бол одоо тэр Египтийн бичиг байна, энэ Хятад бичиг байна гэх мэт юм. Тэгээ сүүлд нь тэр ч олон нэмэлт тэмдэг юм тавиад тэр утгын бичиг юм уу одоо хан центр гэдэг тийм бичгүүдийг зохиосон. За тэрний дараагаад нэг үйт бичиг гэж байгаа. 2 үг нийлж юм уу 2 үсэг нийлж 3 үсэг нийлж ч юм уу тийм үе бүтээж одоо хэлийг тэмдэглэдэг. Энэ төвд үсэг энтрийг бол тэнд хэлж болно. За дараагчийн бол авианы бичиг байгаа. Дэлхийн одоо бичиг үсгийн хөгжлийн хамгийн дээд чат бол тэр авианы бичиг. Нэг авиаг нэг үсгээр тэмдэглэдэг. За ийм авианы бичиг мөн одоо утгын бичгийн дүрс бичиг, за үйт бичиг гэх мэт дэлхийн бичиг үсгийн үе шат болгоны ийм бичиг үсгийг бол монголчууд хэрэгжилж байсан. Тэгэхээр одоо энэ тухай бол би цааш нь ярина. За тэгээд монголчууд хэдийн үеэс бичиг үсгтэй болсон бай. За жишээлбэл Шумрын бичиг, Хятадын бичиг энтергээд тухайн үндэстэн бүхэл бүтэн улс юм уу гүрэн байгуулахаар тухайн улс гүрний тэр хэрэгцээ шаардлагаас үүдэж бичиг үсэг бий болдог. Гадаад улс оронтой харилцах хэрэгтэй болдог. Өөрийн боловсрал, шинжлэх ухааны ололт, гүн ухаан, олон юмыг тэмдэглэх шаардлагатай болдог. Тэрнээс үүш тухайн улс оронд бичиг үсэг бий болдог. Энэ замаар бол бас монголчууд явсан. Тийм учраас монголчуудын одоо хамгийн анхны төрт гүрэн буюу бидний дээд өвг хөнөөнөр одоо бичгтэй байсан уу гэдэг асуулт тавих юм бол хөнөөнөр одоо бичиг үсгтэй байсан байна гэж л хэлэх гэж байгаа. Яг нь ер нь бол Этний Хятадын судар түүхэнд тэмдэглэгдсээр бол жишээлбэл Янтал ун гэдэг сударт бол бичсэн байгаа. Усуунаас ахуйн хүртэлх бидний элч төлөөлөгчийг явахад мөнгө өгөхгүй бол хоол хүнс унаа мөр одоо огт залгуулахгүй байлаа. Гэтэл хөнөөгийн элчийг нэг бичгтэй пайз үзүүлэнгүүт дор нь унаа хүнс хоол унд залгуулж ялаа гэж. Хэрвээ тэр Хятадын элч Хятад бичгтэй байсан бол тийм бичгтэйгээ тэр судартаа тэмдэглэх байсан. Гэтэл тэр хүнийг мэдэхгүй тийм үсгтэй пайз үзүүлээд тэр хүмүүс одоо дор нь унаа мал хоол хүнс залгуул авчээсэн гэж. Тэгэхээр бол өөр төрлийн бичиг үсгтэй байсан байна. За манай эртний өмнөх 300-аад оны үед бол энэ анхны одоо хөнөөгийн төр тулс бол энэ гол төвөний далан харуул за тэг хөхнуур энэ хаваар нутгалж байсан шүү дээ. За тэр үед бол байлдаан хийгээд хан улсын хаан бол ялт байгуулсан. Тэгээ Хятадын сударт тэмдэглэхдээ бол хөнөөг ихэд цохиж умар зүгхөө гэдэг. За тэгээд 1 сая мал олзолж авсан гэж бичсэн байдаг. Тэгээд тэнтэй бол одоо Хятадын төшмөд ноёд хаан эзэнтэйгээ яриад энэ одоо эзэлж авсан их газар нутгаа биднүүд одоо яаж хамгаалах вэ? Цэрэг суулгахаар одоо асар олон цэрэг шаардлагдан, хоол хүнс шаардлагдан, морь мал шаардлагдан гэдэг. Тэгээ нэг мэрэгэн төшмөл ер нь хэрэн барьчвал яасан гэдэг. Тэгээд ерөөсөө тэр Жоусаас усан улс хүртэл одоо 300 жилийн турш энэ Хятадын их цагаан хармыг барьсан шүү дээ. Тэгээд Түмэн газрын цагаан харим гэж 10,000 гаруй километр ийм хэрмийг барьсан. Тэгээд тэрнээс хооших нутаг бол хөнөөгийн нутаг. Тэрнээс өмнөх нутаг бол одоо хан улсын нутаг гэж. Хан тийм учраас хөнөө хүчтэй байсан учраас хан улс одоо хамгаалж ийм урт цагаан хэрмийг барьсан байж. Тийм учраас одоо сүүлд одоо манай эртний 200 оны үед модны шанийн үед бол хан улсын хаан загтлын ирүүлж ирсэн шүү дээ. Урт хэрмээс цааш нум сумын улсыг чи захирдгаа. Урт хэрмээс дотгош дээл малгайн улсыг бие захиръя. Хан хөннөө хоёр бол энэ тэнцүү улс шүү гэж.
хүлээн зөвшөөрч бичигрүүлж ирсэн. Одоо тэр загтал бол Оросын холбооны улсын Ленинградын Эрмитажид байдаг гэсэн. Хэрвээ та нар айлчилж очих юм бол тэр бичгийг үзэж болно. Тийм учраас одоо тэр энэ тэнцүү улс эрэгтэйгш одоо эрэгтэй гэж хүлээн зөвшөөрч бичиг харилцаа солилцож исэн учраас хүнөө бол өөрийн бичиг үсгтэй байсан байж таарах гэдэг. Тэгээд бас тэр байлдааны үеэр тэр хан улсын одоо цэргүүд хүнөөгийн нэг арьсан дээр бичсэн баахан бичиг олзолж авсан гэж. Тэгээд тэр хан улсын хойд ордны одоо ноёд хаттуудад очиж ийм сонин бичиг байд юм байна гэж гайхуулан үзүүлж байсан гэж. Тэгэхээр нөгөө хятад байсан бол тэднөө шууд уншаал ингэж бичсэн байна. Гэтэл тэр чинь огт мэдэхгүй учраас уншиж чадахгүй учраас бас ийм сонин бичиг байд юм байна гэж. Тэгж гайхуулж байсан гэж. Ер нь бол хятадын зарим сударт бол хөнөө нар модон дээр хичлээс гаргаж үгийг тэмдэглэдэг гэсэн бичсэн юм байгаа. За тэгээд яг одоо сүүлийн үеийн судлаачид хүмүүсийн судалгаагаар бол хөнөөчүүд уруу бичиг хэрглэж ээжээ гэдэг ийм таамгийг дэвшүүлж байгаа. Ер нь тэр нь ч өмнө байж магадгүй. Яг энэ өрөөнө гэдэг нэрийг бол Европын эрдэмтэд 18 дугаар зууны сүүл 19 дугаар зууны үед өгсөн. Ягаад бол Европ дахнаас, Унграас, Германаас, Скандинавын орноос, Англиас булш бунхан эртний одоо суург энтрээс бол тийм үл мэдэгдэх тийм бичгтэй эдүүлгийн зүйл олддог. Тэгээ судлаачид одоо тэр ойр хавийн Европын ингээд бүх газрын бичиг үсгтэй харьцуулж үзээд ерөөсө таарахгүй учраас эртний одоо латин хэлний тайлагдшгүй, уншигдшгүй гэсэн утгатай рүни гэдэг үгээр нэрлсэн. Тэгээ одоо дэлхийд дахинд бол одоо өрөөн бичиг гээд явж илаа л да. Тэгээд энэ талаар бол анх одоо хөдөөгийн перлэгоо бас судалж Монгол түмний гарлыг тамгаар хайж мөшгөх гэдэг ном бичижсэн. Тэрүүндээ бол одоо энэ цагаан хадны бичиг, хэнтийн салбар улсын бичиг энэ төр юмыг оруулаад тийм судалгааны үйл бичижсэн. Сүүлд нь Дамжин суран багш, Эренчин багш энэ төр бол энэ тэр цагаан хадны бичиг энэ төрийг судлаад ер нь бол энэ эртний бичээс байна. Хөнөөгийн ч байж магадгүй гэсэн тийм таамаг хийсэн. Энэ дээр бол одоо тэр хар хонгийн хадны бичиг гэс авсан ийм төрсүүд байна. За тэгээд энэ дээр бол би яг энийг яагаад оруулсан юм гэхээр энэ ихнүүдлийн зам байгаа юм. Хөнөөчүүд одоо манай эртний 1-р зуунд өмнөд умарт гэж хоёр хэсэгт хуваагдаад тэгээд умарт хөнөөнөр хойшоо нүүсээр байгаад одоо энэ дундад Азаар дамжаад Болгоор дамжсаар байгаад Европод одоо Унгар нутагт хурж тэнд Унгарын угуул оршин суугчтай нийлж амьдрал зохиосон. Тэгээ сүүлд нь одоо Атила хаан манай эртний 4-р зуунд одоо хүчрэх хаан болж тэр Европын одоо Герман, ойр хавийн Скандинавын орны улсууд энтрийг бол эрхшиж исэн байдаг. Тэгээд Оромыг чичрүүлж исэн үндсэндээ бол угаасаа одоо Атила хаан бол өндөр боловсралтай 10 бараг насандаа бол нөгөө хан хүүгүүдийн солилцоогоор Оромд очиж суралцж исэн. 8 жил 18 нас хүртлээр бол Оромд байсан учраас Оромын хэл, Оромын боловсрал, цэргийн боловсрал олон юмыг сурч мэдсэн. Тэгээд сүүлд нь одоо эцэг гэнт нас орсон учраас буцаж ирээд хаан болоод тэгээд цэргийн зохион байгуулалтыг онцгой одоо шинээр хийж улс ард түмнээ одоо нэгтгэж тэгээд хажуу хавиргийнхаа ус гүрнийг бас эзэлж тэгээд Оромын эсрэг хүчрэх тийм хаалт болж зогссон. За тэр үед угаасаа одоо нэгэнтээ улс орны соёл цэцгэлж улс орон хүчрэх болгохын хэрэгэл бас бичиг үсэг болвол үндсэндээ хөгжинэ гэсэн үг шүү дээ. Тийм учраас тэр үед бол ер нь Атилагийн хөнөөгийн тэнд бол өрөөн бичиг хэрэгэлдэг, өрөөнээр одоо шүлэг зохиол дууддаг,
тусгай одоо ром хэлний орчуулагчтай байсан гэх мэт тийм мэдээ зөндөө байдаг. Тэгэхээр Герман болон Скандинавын Англи энтерт бол эрхшээж исэн учраас тэр өрөөнд бичгийн соёл дэлгэрсэн байж магадгүй гэсэн таамаг байхгүй. Ягаад бол манай эртний 4-р зууны үед Английн угуул иргэд гааликууд бол өрөөнд бичиг хэрэгжилж исэн гэдэг мэдээ байдаг байхгүй. Тэгэхээр мэдээж Аттилагийн хүннөөгөөс авсан өрөөнд бичгийг л хэрэгжилж исэн байж магадгүй шүү дээ. Тэгтэл өнөөдөр бол англи хэл, монгол хэл хоёр бол ямар ч холбоогүй гэж одоо ихэнх хүмүүс ярьдаг. Гэтэл үндсэндээ бол одоо Нацагд орж гэж хүний судалснаар бол англи хэлэн дотор 600 монгол үг байна гэж үздэг байгаа шүү дээ. Дуудлага адилхан, утга адилхан. Жишээлбэл human гэдэг үг байна. Human гэдэг үгийг монголоор хүмүүн гэж өчвөл адилхан. Хүндрэлтэн гэсэн үг. Гэх мэтийн ийм 600 үг байна гэх мэтэй. Сирена гэж одоо түргэний дохио, цагдаагийн машины дохио сирен л гэсэн үг шүү дээ. Чин хангинаал холдоороо сирээжээгэл гэсэн үг. Гэх мэт. За тэгээд нос гэдэг үгийг нус гэдэг үгтэй адилтгсан ба. Нос гэдэг бол нус агуулдаг юм гэсэн үг. Тэгээд тэр хоёр юу нь ягаад нус нос хоёр бол их л адилхан дуудлагатай. Гэх мэтийн юм 600 үг байна гэж байгаа. Тэр энийг судлах хүн бол одоо маш сонирхолтой сэдв судалгаагаа хүлээж байгаа ийм сэдв л дээ. Яг нь Европынхан бол үгүйсгэж байгаа. Тэгэхдээ Аттила хаантай Аттилагийн Унгарын юутай соёлтой холбоотой бол энэ монгол үгс орсон байх талтай. Ягаад бол англи хэлний үндсэн үгийн сан чинь одоо тэр англи саксоны үндсэн аялгуун дээр тэр герман хэлний үндсэн суур аялгуун шүү дээ. Тэн дээр одоо нутгийн гаалик хэл, Норвеги, Данийн одоо Скандинавын орны хэл. За Унгараас баахан Оромын үдсэргүүд очиж ирсэн. Тэр Унгарын хэл, тэгээд Ром, Итали хэл, Франц, Испани хэл. За магадгүй тэр 4-р зууны үеийн одоо унгарчууд хэрвээ Аттилагийн хүн монгол хэлтэн байсан бол тэр монгол үг орсон байхыг үүсэх үүсэх юм байхгүй. Ер нь бол хөнөөчүүд ямар хэлтэй байсан бэ гэдэг эрдэмтэд бол бас судалдаг юм л да. Тэгээд энэ хятадын нэгэн эрдэмтэн судлаад хөнөөгийн ордны хан хүүгүүдийн нэрийг судалж үзээд монгол хэлтэн байна гэж тийм өгүүлэл дэвшүүлсэн байсан. Тэгэхээр ер нь монгол хэлтэн байсан байна. Тийм учраас эндээс очисон унгарт суурьсан хөнөөчүүд, Аттилагийн хөнөөчүүд бол монгол хэлтэн байсан байх гэдэг тийм таамаглалыг бол хүмүүс дэвшүүлж байгаа. Манай Аравдан багш ярьж байсан Унгараас олдсон нэг саман дээр өрөөнд бичгээр эгчгэж бичсэн байсан гэж. Тэгэхээр л тэр монгол хэлтэн байсан гэдэг баталгаа бол багаар л наашлж байгаа. Тэгэхээр ер нь одоо яг сүүлд нь бол одоо нутгийн одоо унгар хэлтэй нийлээд холимог хэлтэн болсон байж магадгүй л дээ. Тийм холимог хэлтэн бол дэлхийд одоо зөндөө байна шүү дээ. Одоо энэ Афганистанд хазаарууд гээд эртний монгол хэл тал нь урдуу пуштуу хэлний хэлтэй. Тэгээд зөвхөн хоорондоо ойлголцдог. Монголтой ойлголцохгүй, бусад юутай ойлголцохгүй. За ийшээ одоо энэ хогнуурын цаашаа төвдийн нааталт шар уугар, зүүн уугар, баруун уугар гэж байна. Зүүн уугар нь болохоор төвд эртний монгол хэл хоёр, баруун уугар нь бол хятад эртний монгол хэл. Тэр урд Вьетнамын Юнаны монголчууд. Чи хятад эртний монгол хэл хоёроор холимог ярьдаг. За ийшээ хянганы нуруу цаана дагуурууд гэж байна. Манж эртний монгол хэл хоёроор ярьдаг. Ийм холимог хэлтэй монголчууд бас. Тийм учраас аажимда Аттилагийн хөнөөчүүд бол Европын хэлний үгс, унгар хэлний үгс холилцоор угаад нэг ийм бүлэг хэл болсон байж магадгүй. Ер нь тэгж болсон л байна. Тэгээд энэ хөнөөгийн одоо тэр хөнөө бичиг гол төв цөмд нь байгаа учраас хөнөө бичиг байсан гэж бодож. За хөнөө бичгийн гадуур хүрээнд бол энэ согдын бичиг, хятад бичиг хоёр ийм нөлөө үзүүлээд байж байсан гэж. Аливаа улсын соёлд бол өөрийн соёл, гадны соёл хоёрын харилцан нөлөөлөл дотор байдаг ш. Тийм учраас одоо тэр үед бол өрөөнд бичгийн хажуу талд бол ягаад 2500 гаруй жилийн түүхтэй хятад бичиг энэ урд талд нь байсан. За согд бол энэ ойрхон энэ дундад Азад ерөөсөө хөнөөчүүдтэй хил залгаа байсан. За тэгээд сүүлд нь бол одоо
энэ хүннүүгийн дараа бол манай эртний одоо 1-р зууны сүүлээс бол Шамби гэж улс бий болсон. Тэднүүд бол хүнүүгийн өрөөнд бичгийг хэрэглээгүй. Харин хүнүүгийн өрөөнд бичгийг залгаж авсан улсууд бол Шамбийн дараа одоо эхнэр он буюу Жужаан улс, Жужааны дараа Турк улс Монгол нутагт бий болсон. 5-аас одоо 6, 7-р зуун хүртэл. Туркууд бол харин одоо тэр хүнүүгийн өрөөнд бичгийг бол бүр боловсронгуй болгож авианы бичиг болгож авсан шүү дээ. Одоо энэ бол налахын цааталт байгаа мэрэгэн сайд Тонёкогийн хошооны зураг байна. Одоо үндсэндээ бол тэр хүнүүгийн өрөөнд бичгийн хэлбэртэй бол дүрс хэлбэр нь бол нэлээд төстэй байгаа шүү дээ. Гэхдээ авианы бичиг болгож авсан. За тэгээд тэр яг буцаад хүнөөрөө орчих хүнүүгийн үед бол хэрэгжилж байсан гэж үзэхээр тийм одоо манай эрдэмтдийн цуглуулсан бас энэ Хятадын одоо өвөр Монголын Улаан хаадын тэрээс цуглуулсан олон зүйлийн тийм бичгийг цуглуулад энэ Хятадын эрдэмтэн Май Мөрөн гэж хүн 500-аад тэмдэгт бий болгосон байхгүй. Тэр 500 тэмдэгт дотор нь үзэхээр латин бичгийн цагаан тулгай, кирилл бичгийн цагаан тулгай үсэг бүгд тэн дотор байгаа байхгүй. Тийм учраас магадгүй одоо тэр манай эртний 6-7 дугаар зууны үед тэр Болгарын Кирилл Мефодий хоёр тэр өрөөнд бичгийн тэмдэгт дотроос магадгүй 30 хэдэн одоо тэмдэгтийг сонгож аваад кирилл бичгийг зохиосон байж магадгүй гэсэн таамаг дэвшүүлж бас болохоор байгаа байхгүй. Гэтэ энийг бас батлах хэрэгтэй. Тэгээ латин үсгийн цагаан толгой энэ төр бас багтж байгаа. Тэгээд нэг Оросын эрдэмтэн Смислов гэдэг хүн Урунского языка байл. Тим ном бичсэн байсан. Тэрүүн дээр үзэхээр энэ Европ дахин 2000 гаруй жилийн өмнө бол тийм утгийн цогцыг агуулсан асар их энергитэй бичиг хэрэгэлдэг байсан. Тэрнээс хойш одоо салан авианы бичиг бол салснаас хойш тэр утгийн эрчим хүч энерги нь алга болсон бичиг өсгөөтэй болсон гэдэг. Нэг юм сонь юм тэмдэглэсэн байсан. Тэгэхээр тэрнийг бол бас жаахан мөрдөж мушгиж судалж үзэх хэрэгтэй юм л да. Тэгээ би одоо тэрийг бол өрн бичгийн тухай Атилагийн хүннүүгийн манай умарт хүннүү явахтаа авч явсан тэр өрн бичгийн тухай байж магадгүй л гэж бодож байгаа. Тэгээ судалмаар юм их байна л да. За тэгээд энэ Монгол нутагт бол авианы бичиг болгосон энэ төрхүүдээ хэрэгжилж байсан бичиг бол энэ Монгол нутагт бол ийм дурсгал бол зөндөө байна. 44 дурсгал байна. Хамгийн алдартай нь одоо энэ мэрэгэн сайд Тонёкогийн энэ налахын урд хөшөө байна. Нөгөөх нь бол Архангай аймгийн Хашаат сумын хөшөө цайданд байгаа Төргийн Бэлгийн хааны хөшөө, түүний дүү одоо Нэрт Жанжин Хүлтгэн хоёрын хөшөө байна шүү дээ. Тэр хоёр хөшөө бол одоо бүхэл бүтэн түүхийг өгүүлдэг. Яг Бэлгийн хааны хөшөөний хойтол ард талд нь бол нөгөө Хятад ханзаар бичсэн бичээс байгаа. Тэр нь нөгөө Бэлгийн хааныг нас барахад Хятадын хаанаас одоо эмгэнэл илэрхийлж ирүүлсэн бичгийг тэнцэлсэн байдаг. Одоо тэгээ Туркуудын тусламжаар тэнд сайхан том музей байгуулад, жинхэнэ их хувийг нь бол дотор нь оруулад, хуурмаг хувийг нь бол гадаа тэр хашаанд нь тавьчихсан байна лээ. Та нар очиод үзэж болно. Тэгээд хэзээвлээд одоо 2010-ад оны үед лөө манай энэ Баттулга энтертэй Туркийнхэн хамтраад нэг их малтлаг хийсэн. Тэн дотроос 2000 эдөлгийн зүйл олдсон шүү. Тэнд хааны алтан титэм олдсон. Өшөө морины алтан хөмөлдрөг зөндөө юм 2000-аад юм. Тэгээ Туркууд чинь одоо манайд өгч бид аваад яваа гэсэнгүй. Монгол нутагт байгаа учраас энийг өгч болохгүй. Та нар хэн зургийг аваад яв судалгаа хий, ном хав юмдаа хэвэл. Энийг бол одоо алтан санд авнаа. Монгол банкны алтан санд гэдэг. Тэгээ одоо Монгол банкны алтан санд тэр байгаа. Яг хөө тэр музейд нь бол хуулуурууд нь байгаа. Тэгээд тэр Төргийн Бэлгийн хааны хөшөөний хамгийн доотлолт бол 1000 жил дуурсах их түүхээ бид сийлв гэж бичсэн байдаг. Тэгээд анх одоо 1932 онд бол Амаргай Монголын түүх гэдэг номонд Оросоос нь орчуулж тэр хоёр хөшөөний бичээсийг анх удаа оруулсан байхгүй. За Оросууд бол тэр бичиг бол орчуулад тайлбар хийгээд хэвлэлсэн байсан.
Тэгээд бүр одоо дээр үед бол одоо энэ Финландийн нэрч Монголд эрдэмтэн Арамстай дугай. За дараа нь Оросын эрдэмтэн Ядрин цугаа энэ төр ирж тэр хөшөөний одоо Стамбажийг авсан, хуулбарыг авсан гэсэн үг л дээ. Тэгээд тэднүүд аваад тэр Финландд очисон хойно бол энэ Риден хотын дарга Финландын эрдэмтэн Томсон гэж хүн тэр өрөөнд бичгийг судлаад 10 жил судалсан гэж байгаа шүү дээ. Тэгээд эхлээд ихшгийг ялгаж авсан, дараа нь гийгүүлэгчийг ялгаж авсан. Дараа нь ихшгээ за энэ А ихшиг нь юм байна, Э ихшиг нь юм байна, И ихшиг нь юм байна гэж ялгасаар байгаад цагаан толгойг нь гаргаж аваа. Тэгээ 10 жилийн дараа тэр бичгийг уншсан гэж. Тэр Томсон гэдэг хүн ачаа. Тэгээ Армстедийн дуртгал номон дээр ч гэсэн өөрөө тэр хандвангийн хүрээ тийшээ аялж явахдаа тэр дурсгалуудыг үзэж би юу авсан. Тэгээд Томсны ачаар энийг уншсан гэж тэмдэглэсэн байт юм байл. Тийм учраас одоо энэ Монгол нутагт бол энэ төргийн үеийн одоо авианы бичиг болох энэ өрөөнд бичгийн дурсгал бол их олон байна. Тэгээ энэ талаар бол энэ Монгол Улсын их сургуулийн одоо доктор Баттулга гэж хүн бол бас их судалгаа хийсэн. Орхон инсэн бичиг гэдэг ном гаргаж энэ талаар эрдмийн зэрэг хамгаалсан. Тэгээ инсэн мөрөндний хавцаа бол бас их байд юм байна. Тий. За орхны гол дагуу бол бас энэ зөндөө байгаа. Тийм учраас одоо төргүүд бол энэ Монгол нутагт төр улсаа байгуулж явахдаа ийм өрөөн гэдэг энэ авианы бичгийг хэрэглэж гадаад харилцаа улс гүрнийхээ одоо хэрэг явдлыг ингээд тэмдэглэж яжээ. Тэгэхээр тэр хөшөөнд бичиж 1000 жил дуурс үндсэндээ бол тэр Бэлгэн хааны хөшөөний бичээс бол төргийн түүхийг өгүүлсэн байгаа шүү дээ. Тэгж тэмцэж яваа тийм улсад эзлэгдээ дараа нь тэгж юугаа яагаад тэгээд ингэж улсаа байгууллаа гэх мэтээр тэн дээр одоо бүрэн бичсэн байгаа. Тийм учраас амаргаан тэр Монголын түүх номыг үзэх юм бол тэр бичээсийг та нар бүрэн уншиж болно. Тэгээ нэг сонирхолтой юм надтай хамт их сургуульд өгсөн Буян тогтох гэж доктор байдгийг. Тэгээд энэ төргийн үеийн уран бичгийг бол эртний монгол хэлээр буулгахаар утгыг уншиж болж гэнэ гэж их сони юм ярьсан. Тэгээ би одоо өөрөө яг надад уг нь явуулсан. Тэгээд би тэрийг сайн анзаарч уншиж үзээгүй. Тэгээд одоо хэрвээ энийг монгол хэлээр ингэж эртний монгол хэлээр уншиж болж байгаа юм бол энэ түүрэг хэл чинь ерөөсө бас монгол хэлтэй холимог адилхан юм байна гэж хэлж болохоор байгаа шүү дээ. Ягаад бол угаасаа Алтай овгийн хэлний бүлэгт бол энэ түүрэг монгол хэл, фин уйгар, за тэгээд ийшээ манж түнгүүс, тэгээд сүүлийн үед солонгос японыг оруулж байгаа шүү дээ. Нэг модноо сургаал ийшиг ингээд салаад мөчрлөөд салаа явцсан. Тэр одоо манай эртний 5-6 зууны үед бол магадгүй дундын холимог хэлтэй яг одоо түрүүчи ярьсан тэр манай Чингисийн аян дайнаас гараад энэ тэнд үлдээд холимог хэлтэн болцсон шиг тийм холимог хэлтэн байсан байж болох талтай байна. Яагаад тэрийг эртний монгол хэлээр буулгахаар уншиж болоод байна. Энийн баталгаа одоо гарах гэж байгаа. За энэ Бархмаа бичиг гэдэг ийм бичигтэй ийм хөшөө чулуу олдсон. Одоо 2 жилийн өмнө одоо төрийн ордонд залсан шүү дээ энийг бол. Энэ Булган аймгийн одоо нутгаас энэ Хүйс толгой гэдэг газраас ийм бичгтээ одоо ийм чулууг 1972 онд Наванго олсон байхгүй нэрт археологч. Тэгээд энийг одоо тухайн үеийн судлаач нар за тэр үед одоо манай нэрт казак судлаач Бажлахангуй, түүний хөө Напил, за Шинэхүү энэ төргээд олон төрөг судлаачид энийг судалж үзсэн. Тэгээ сүүлдээ ерөөсөө уншиж чадахгүй энэ яваад Европ дахинд очоод Европ дахины одоо нэрт монгол судлаач хайсаггүй энэ төр уншихыг оролдож ирсэн байгаа. Хайсаггүй шавнар энэ төр бас уншихыг оролдож ирсэн. Тэгсэн Германд одоо өвөр Монголын эрдэмтэн Хурцбаатар гэж хүн очоод тэнд суралцаад төгсөөд тэгээ эрдмийн зэрэг хамгаалаад тэгэд энэ бичгийг үзэж яснаа сүүлд нь түргээр хүмүүс уншиж болохгүй мо тэгвэл эртний монгол хэлээр уншиж үзүүл яасан ингээд уншсан чинь харин эртний монгол хэлээр яг монгол хэлээр бууж байгаа байхгүй. Тэгээд энэ Бархмаа бичиг гэдэг энэ бичгээр бичсэн монгол хэлний текст болж хувирсан. Тэгэхээр л одоо тэр
тэр үеийн эн чинь одоо 600 он гэж байгаа шүү дээ. Яг эд төргийн засгалж исэн үе. Одоогоос одоо 1400 гаруй жилийн өмнө. Тэгтэл бас энэ Брахма бичгийг хэрэгжилж ийж. Тэгтэл энэ Брахма бичих гэдэг чинь хаанхын бичихээр энтхийн бичиг. Ерөөсөө санскрит юм уу самгард хэлний одоо их авсан бичих шүү. Ер нь яг энтхийн эрдэмтэд бол зарим нэг наав бичиг, зарим нэг ээж бичиг энэ төр гэж нэрлэдэг. Тийм бичиг бай. Тэгээ ер нь бол энтхийн одоо бараг 100 гаруй өсгийн их авсан бичиг бол энэ Брахма бичиг гэж хэлдэг баг. Тэгтэл тэрийг одоо Монгол нутагт байсан монголчууд, туркчууд хэрэгжилж байна. Хэрэглэх мөртөө монгол хэлээр ингээд хөшөө чулуунд бичиж. Тэр бичсэн бичгийг буулгасан тэр байна л да. Бид нар хаан тэгний сүнснээс бодисодын одоо шинээр төрөх хааны удаанарын ухсаа одмыг ухаан мэдэрч гэх мэтээр ингээд монгол хэлээр Брахма усгээр бичсэн байна. Тэгээд энэ юмыг одоо уншиж чадахгүй байтал өвөр Монголын эрдэмтэд тэр Хорцбаатар энэ галиг хийгээд энэ 1400 жилийн өмнө байсан ийм бичиг байна гэд баталж гаргаад ном хэвлүүлээд ингээд одоо Монгол судалд бол нэг чухал хоёр нэмэр байна. Тэгэхээр эндээс түрүүн буян тогтоохшийн тэр төргийн өрөөнд бичгийг Эртний Монгол бичгээр ингээ буулгахаар Монгол бичгч уншдаг гэдэг бас нэг давхар баталгаа нь энэ байгаа байхгүй. За энэ хятан бичиг байна да. За би одоо тэр жаахан яач. За Хүнүүгийн дараа бол Сямби нар төр гүрэн байгуулж исэн гэсэн шүү дээ. Яг Хүнүүгийн одоо доторх байсан нэг аймаг улс л да. Ер нь бол тэр Хүнүүгийн доторх бол төрөгч байсан, Сямби нар байсан, Тобо нар байсан гэх мэтэр ийм Монголын олон аймагуд байсан. Тэгээд Хүнүү нарын сулрангуут одоо хүчин мөхс болонгуут Сямби нар гарч ирсэн байхгүй. Тэгвэл тэд нар бол энэ Хүнүүгийн одоо өрөөнд бичиг аваагүй. Тэднүүд бол Хятад усгийн ханзыг авсан. Зөвхөн 1000 тэмдэгт авсан. Хятадын ханз бол одоо тэр үеч гэсэн олон байсан ш 5000 гаруй байсан. Тэгэхээр тэднээс бол зөвхөн 1000-ыг авсан. Тэгээ Сямби үеийн ганц хоёр дурсгал байдаг юм л да. Тэрийг бол энд би үзүүлсэнгүй боллоо. За тэр дараагийн Сямби гэдэг тэнд харагдаж байна. За Сямбичууд бол өөрийн тэр сонгож авсан 1000 тэмдэгттэй үсгийг бол би Сямби бичиг гэж нэрлэж байгаа. За тэрний одоо ойрын хүрээллийнх нь бол хятад бичиг байсан учраас хятад бичгээс одоо үлгэр авч Сямби бичгийг бий болгож өөрийнхөө төр гүрний хэрэгт хэрэгжилж байсан. За гадны холын хүрээлэл нь бол тэр Хүнүүгийн хэрэгжилж байсан өрөөний бичиг гэж үзэж байгаа. За тэгээд ер нь бол энэ Хүнүүгээс хойш ингээд улс гүрний юмыг аваад үзэхээр яг тухайн улсын дараа байгуулагдсан улс бол тухайн улсынхаа бичгийг авдаггүй нэг юм тал байсан байна. Ерөөсө бид энэ улсаас ялгаатай юм шүү, бичиг үсгээрээч ялгаатай юм шүү, өөр юм шүү гэдгийг мэдүүлэх гэсэн юм шиг тийм өөр бичиг авдаг. Тэгэхээр энэ Сямби нар бол тэр хятадын дүрс үсгээс авсан 1000 тэмдэгтэй бичиг үсгээр хэлж байсан. Түрүүн өрөөнийг бүр Сямби эхний ярууны дараа 4 дахь улс түргэн авсан байж тавианы үеч бол. Гэтэл одоо энэ Сямбийн авчаасан хятад бичгийн энэ юуг болвол Кеданууд авсан. Кеданууд ч одоо манай эртний 8-аас 9 дугаар зуун хүртэл одоо энэ улаан хад шар мөрний хавцаагаар нутгалж исэн улсууд ч гэдэг. Улаан хад ороод цаашаа Линдэн гэж хотод хүрэх юм бол Линдэнд одоо тэр Кеданы нийслэлийн нөгөө шавар хэрмийн үлдэгдлүүд хэвээрээ байж байгаа. Тэгээд цаашх нь явах юм бол уулан дотор одоо тэр хадыг өрөмдөс шийлээд дотор нь байгуулсан хадны сүм байдаг. Дотор нь одоо бурхан багшийн олон бурхтын дүрмөр байдаг. Тийм тэнд эртний одоо Кеданы нийслэл. Тэгтээ Кеданчууд бол 6 том нийслэлтэй байсан. Жилд одоо 3 удаа нэг нийслэлтэй очиж хуралдаанаа хийдэг гэдэг. Тэгээ саяхан 2015 онд чинь шар мөрөн судлах хүрээлэн гэж тэр улаан хаддын дээд сургууль байгуулагдсан. За тэгээд тэр шар мөрөн судлах
хүрээлэн тэгээд Улаанхаадын тэр төвд бол бас Улаанхаадын том музей байдаг. Тэн дотор нь бол тэр Кеданы их баг бичгийн олон дурсгал байгаа. За их бичиг нь бол одоо 900 тэмдэгттэй ингээд хятадын дүрс үсгээс бас сэдвүүлж авсан. За баг бичиг нь бол нэг 400 тэмдэгттэй. Ер нь их бичгэх олон байна гэж үзсэн юм уу? Бас нэг ах トゥ хоёр сүүлд нь 400 тэмдэгттэй болгож одоо зохиосон гэдэг. Тэгээд ингээд хятадын дүрс үсгээс авсан учраас хятад одоо бичгтээ тохирно гээд хятад бичиг хэлээр унших гэхээр бол утганд гарч өгдөг. Тэгэхээр одоо тухайн үеийн одоо кеданчуудын ярьж ирсэн Монгол юм уу одоо холимог хэлний ямар нэгэн хэлбэр байж таархал. Тэгээ одоо болтол кедан бичгийг тайлж уншсан хүн алга байна. Энэ өвөр Монголын их сургуулийн эрдэнэ Чингэлтэйгаа нэлээд их судалж байсан. За тэгээд энэ Японы нэг эрдэмтэн ханаас судалсаар байгаад энэ кедан бичгийг одоо тайлж уншсан 2 бот ном гаргасан гэсэн Япон хэлээр. Тэгээ одоо болтол би тэр номыг олж үзээгүй байна. Яаж тайлж уншсыг бас үзээгүй байгаа учраас одоо мэдэхгүй байна л да. Тэгэхдээ энэ кедан бичгийн дурсгал бол манай энэ хинтийн салбар улсын баг улсын салбараас бас олддог шүү. Тэнд байдаг. Саяхан одоо 5-6 жилийн өмнө үлээ 10 жилийн өмнө өмнө Говь аймагаас нэг кедан бичгийн дурсгал олдлоо. Хөшөө чулуутай гэж үзсэн. Би тэгээд тэр сэргээн эртний зүйлсийг сэргээн засах газрын хүнд одоохон чи бушуу яваа тэр Улсын яамны сайд майд юм уу хүнд очмыг гэдэг тэр чулууг хамгаалтанд авахгүй бол нэгэн зөөгөөд хятад руу худалчин шүү чи одоо бушуу арга хэмжээ авах гэсэн авсан байж магадгүй. Эсвэл нэг нь одоо цаашаа хятад руу худалдсан байж магадгүй. Ямар ч тач биднүүд 2000 оны одоо дундуур Өвөр Монголын их сургуульд нэг олон улсын хуралд очиод тэгээд тэр ховор номгийн сан хөмрөг гэдэг дотор нь орсон чинь шалан дээр нь баахан хөшөө чулуу тавьчихсан. Дээр нь ингээ сонингоор бүтээсэн байсан байхгүй. Гэхдээ та нарын чи юу бүтээчээ гэсэн энэ кеданы баг бичгийн дурсгал байгаа юм. Саяхан одоо энэ зүүн талаас олж ирсэн юм. Тэг яагаад бүтээсэн гэсэн. Та нар зураг мураг аваад гэрэл зөгчвөл биднүүд судлах юм үлдэх байж шин. Та нарыг зураг авч үзэхээс чинь сэргийлж байгаа юм. Тэгээ биднээс бас нууж харамлж шин одоо. Гэхдээ яг судлаачид бас тийм л байдаг л да. Нэрээ нэг зургийг аваад тэгээд ийм байна гэдээ дотор хөсгийг уншаад гаргаад ирвэл нөгөөдөлөөс урдчих учраас тэднүүд тэгж болгоомжилж байгаа. За тэгээд энэ зарим нэгэн одоо кедан бичгээр бичсэн дурсгал байна да. Энэ загсны хэлбэртэй ийм кедан бичгээр бичсэн пайз байна. За энэ доотлолт нь бас кедан бичгийн пайзууд байна. За энэ хэнтийн салбар улсаас олдсон одоо хятад бичгийн бичээсүүд байна. За хэнтийн аймгийн хүн бол энийг очиж үзсэн байж магадгүй. Тэгээд зүгээр хүн харах юм бол энэ чинь хятад бичиг байна л гэж хараад танихгүй шүү. Гэтэл энэ хятад бичиг. Энэ ч монголчуудын бас нэг бичиг соёлд хамаарах бичиг шин. Яагаад гэвэл тэр Сямбын хэрэгжилжсэн юмыг тэр сүүлд одоо 8-9 дугаар зуунд авцаж хэрэгжилж. За энэ бол одоо Чингисийн чулууны бичиг байна да. Энэ 1225 он гэж эдэмтэд бол оны таамагцсан. Яагаад гэвэл энэ Чингисийн чулууны бичиг бол за Чингисийн аян дайны үед энэ бүтээгдсэн гэж үздэг. Яагаад бол энэ дээр бичсэн байгаа. Чингис хаан Сартуул иргэнд дайлж буулж хамаг Монгол улсын иргэд бухсоочхой дор хоролцсон дор 9 хонгодор 335 алдас дор ондодлоо гэд ийм бичиг байгаа байхгүй. Тэгэхээр анх одоо хархаа голын хөөнөөс тэгээ нэг Оросын тариачин газар хагалж явсан чинь анцсанд нэг юм тулаад тэгээд ухаад үтсэн чинь хөшөө чулуу байхаар нь тал дунд хүртэл ухаад дийлхэ байхаар нь тэр үеийн нөгөө том төмөр дугуйтай трактораар татсан чинь дундуура тас усрыг гараад байсан. Тэгээд нөгөөх нь ухаж нийлээд үтсэн чинь нэг юм бичгтэй хөшөө чулуу олдоод тэгээд тэр үеийн одоо юу руу Казаны их сургууль руу хэл мэдээ өгсөн байна шүү дээ. Тэр Казанд одоо Бурятын нэртэнтэн Доржон Заруу гэж хүн ажиллаж байсан. Тэр хүн ирээд үзээд тийш нь авч яваад судалгаа хийсэн. Тэгээд Доржон Заруу бол анх уншихдаа
Чингис хаан Сартуул иргэн дайлжуулж хамаг Монголын иргэд хамуул Монгол улсын иргэд богц очихой дор хорсон дор 9 хонгодорт 335 өрхайл өглөө гэж уйлсан байхгүй. Тэгтэл энийг сүүлд нь 1950-ад оны сүүл 60-ад оны гэхээр манай Сэрод Навангу энэ одоо энийг 335 өрхайл өгөө 335 алдсан ондодлоо гэсэн үг байна гэж шинээр тайлж байсан. Тэгээ яг эрдэмтэд бол таамаг дэвшүүлдэг юм л да 335 алд гэдэг бол 650 гаруй метр. Тэгээд одоо тийм хол газар харавдаг баатар байд юм уу. Гэхдээ тэр үеийн Монгол хүн бол их хэрч хүчтэй архитаас сэргэлдэггүй голцоо цагаан эдэгээ экологийн одоо сайхан бүтээгдэхүүнээ хэрэгэлдэг байсан учраас бие томтой их баатарлаг хүч чадалтай байсан гэж ярьдیں۔ Тэгэхээр 335 алд 650 метр байсан байг харваад онсон ч байж магадгүй. Гэхдээ зарим хүн бол таамаг дэвшүүлдэг. Тухайн үед Сартуул Дундаа Азийн тэр улс орнуудыг эзлээд тэдний хамаг мундаг дархчуудыг цуглуулж аваад 9 хонгодор бол Чингисийн шин зэвсгийн мянгат байсан учраас тэр дархчуудыг ашиглаж одоо шин нэг харух зэвсэг бүтээгээд тэгээд 335 алдын цаана байгаа байг амжилттай харуулж онсны дурсгал зориулсан байж магадгүй. Тийм санааг бол нэг инженер хүн дэвшүүлсэн шүү дээ. 1990 оны утга зохиол сонин дээр нэг тийм санаатай. Ягаад гэвэл хичнээн баатар хүн 335 алдс олж чадахгүй. Тийм учраас хин зэвсэг хийж турцсан байна. Тэр хүний бас няцаасан юм одоо алга. Их Монгол улсын үед бол энэ Монгол бичгээ хэрэгжилж яажээ. За энэ Монгол бичгийг бол одоо өмнө тэр эхнийрэн буюу Жужааны үед монголчууд авсан байна гэдэг таамаглалыг бол одоо эрдэмтэд хүлээн зөвшөөрч байгаа. Манай эртний одоо 4-өөс 5 дугаар зууны сүүл хүртэл. За 3-аас 5 дугаар зууны сүүл хүртэл. За энэний жаахан баталгаа бол энэ Оросын нэг эрдэмтэн энэ Дундад Азаар нутгалж ирсэн согдууттай энэ 4-р зууны талын монголчууд соёлын өргөн харьцаатай байсан гэснийг номд өгсөн. Тэгэхээр тийм байж магадгүй. За Монгол хүмүүсийн бас нэг баталгаа байна л да. Манай Эренчин багш бол нэг номд бичсэн байсан. Монголчууд Монгол бичгийг Будантар дээдсийн үед авсан гэж. За Будантар дээдсийн үе гэж хэзээ үеийг хэлэхээр яг эхнэрэн буюу Жужааны үед очиж байгаа байхгүй. Будантар дээдс маань Алангагийн одоо нэг ботлож хөөе шүү дээ тий. Тэгээ хамгийн сүүлд одоо ах トゥ нар хөрөнгө хувааж яваад Будантар мөнхийг юу ч өгөлгүй хөөчхөөр тэр онон мөрний өгсөд өхөлч өгөө сэхүүлцгээгээд дахиад тэгээ баахан нэг харцаг барьж авт хийжээгээд хавар болохоор ч нөгөө ирсэн ангир галуу шуудыг бариулаад хожуул болгоноос одоо галуу нугас өлгцсөн тийм байсан гэж гардаг шүү дээ. Тэгээ тэр үед үүссэн гэсэн ийм яас. Тэгсэн энэ Монголын түүхч Заваад Амьдан авч гэж энэ дундговын мундаг эрдэмтэй лам байсан. 1934 он таал төгссөн л дөө. 44 он хүртэл бол 21 онд Судар хүчгийн хуурайлан байгуулагдахад бол Судар хүчгийн жинхэнэ гишүүнээр сонгосон тийм мундаг эрдэмтэн байсан. Төвд хэлэнд гарамгай, самгаар тэрлэнд гарамгай, бас хятадаарч уншдаг, орос хэлч бас гадарладаг тийм хүн байсан гэж дуртлагт нь бичсэн байдаг. Тэр хүн бол Хорчоонжин буюу Монголын түүх гэж ном бичсэн. Тэр номоо бичиж явах үед нь бол тэр 1912-3 оны үед л дээ. Богд хаан бол Совин ламаар хадаг хөргүүлсэн. Тэгээд Совин лам нь очиод хадаг өргөөд таныг одоо Богд хаан Монголын түүхийн ном бичиж өгөөч гэж гуйж ирсэн. Уртаа шүүрч авснаа, орлогоо шийдчих. Би төвдгөө биччихлээ штэ гэж уурлаж ирсэн. Тэгэхээр тэр номоо биччихсэн байгаа. Тэгээд төвдөр бичсэн тэр номыг Хорчоонжин гэж. Тэр номон дотор ингэсэн байгаа. Ер нь Чингис хаанаас урагш 700 оны өмнө Уйгур Монголын монголчууд Согдын мэрэгэн багш нарыг шүтэж Бурхан номын үйлсийг хэд дэлгэрүүлв. Тиймийн тул Бурхан номын үгэн дотор Бурхан номын үгс одоо хэлэн дотор адил байдаг болоо гэж бичсэн байгаа. Тэгэхээр энэ нэг баталгаа байхгүй. Тийм учраас 4-р зууны одоо Согдоос
одоо согдын хуучны бичгийг үзэх юм бол яг энэ Монгол утгатай адилхан тийм бичиг байхгүй. Согдоос авсан гэдэг нь ер нь батлагдаж байгаа. Тийм учраас энэ согдоос авсан эхний өрөөнөр авсан Монгол бичгийг уйгурууд хэрэглэсэн байгаа. Туркийн дараа. Одоо манай эртний 6 дугаар зууны 7 8 дугаар зууны Кеданы өмнө болвол эхлээд уйгурчууд яг Тургийн өрөөнд бичгийг жоохон хэрэгжилж яснаа болоод энэ Монгол бичгийг авсан байхгүй. Тийм учраас уйгурууд хэрэгжилж ясан учраас одоо хүмүүс уйгурчин Монгол бичиг гэж хэлээд байна. Зарим нь уйгур бичиг гэж хэлээд байна. Тэгээ уйгурууд хэрэгжилж ясан учраас үндсэндээ Монгол аймгийн ихний анх авсан бичиг бол Монгол бичиг. Яг одоо энд маргаан яваад байгаа учраас одоо бол үндэсний бичиг гэж нэрлсэн байна. Энэ нь бас зүйтэй гэж үзэж байгаа. Тэгэхээр нёрны хэрэгжилж ясныг 2 3 улсын дараа уйгурууд хэрэгжилж, уйгурын дараа бол Кедан, тэгээд хамаг Монгол улс, тэгээд Чингисийн эзэн түрэн байгуулагдсан гот Монгол бичгийг авч хэрэгсэн. Улсын бичиг болгосон. Яг одоо 8-ны Таян хааны цэргүүдийг ялаад Тата тунгоо гэж нөхрийг олзлоод тэгээ нэг бичгтээ тамаг өртлөө зүхтааж ирснийг олзолж аваа. Чи одоо энийг юунд хэрэгэлдэг гэсэн альва гарах орох орлого зараг альва төрөнгийн юмд бол тамаг дарж одоо ингэж хэрэгэлдэг юм ба. Тэгээд тэр манай одоо ноёд хөвгүүдээ алтан ургийнхын бичиг заа гэж заалгадаг. Тэгэхээр тэрнээс өмнө ч гэсэн мөн бичиг үсгийн сургалт байсан л гэж үзэж байгаа. Яг нэг бичиг үстэй багш хүнийг олзолж аваад онцлон одоо ордны хөвгүүд чи бичиг заа гэж хэлсэн байна. Тэрнээс өмнө хэрэгжилж исэн учраас тэр 1240 онд одоо Монголын нууц тавчаа гэж мундаг зохиолыг бичээд одоо бидэнд дэлхийд дахинд одоо чихийн дэлдэл гэж нүдийн бүлтгэлсэн тийм судалгааны хамаг мундаг их сурвалж болж шít. Энийг дэлхийн бараг орчуулгын хэл байхгүй. Ер нь бол англиар, орсоор, солонгосоор, японоор хамгийн сүүлд төмөр хөлөггүй испани хэлээр орчуулсан. Одоогоос 10 жилийн өмнө. Гэх мэтээр ингээд хэл болгонд хятадд. Яг анхны олдсон их нь бол хятад бичгээр монгол хэлээр галиглаад бичсэн байсан эхийг бол орсууд олж аваад анх орсод одоо судалгаа хийж орчуулсан шүү дээ. Хойзен гэдэг хүн. Монголын нууц тавчаа магадгүй анхны их хөв бол яг ийм одоо эртний хэлбэрээр бичигдсэн байж магадгүй. Тийм учраас сүүлд нь одоо 17 дугаар зууны үед Лувсан Данзаг гэж хүний зохиосон Алтан товч гэдэг номонд бол үндсэндээ нууц товчооны явдлыг бол яг адилхан бичсэн байгаа шүү дээ. Ганцхан өөр юм нь Өвөөдөө хааны үйл амьдралыг залгаж бичсэн. Өмнөх нь бол яг нууц товчоотой адил. Тэгэхээр Лувсан Данзанд бол бас монголоор бичсэн нууц товчооны хувилбар бол байсан л байж таарах. Энэ бол Гүйг хааны тамгийн бичиг гэж байгаа маа. Одоо Гүйг хаан чинь юу шүү дээ. Чингис хааны дараа Өвөөдөө хаан суусан. Өвөөдөө хааныг нас барахад бол Гүйг хаан болсон шүү дээ. Тэгээд энэ бол одоо энэ Ватиканы тэр музей биш. Ватиканы одоо архиваас олдсон. Энэ Бирагва, Цэрэн Содомгой энэ тэр явж айлчлаад тэр Гүйг хааны захиаг хуулж аваад тэгээд энэ ийм тамаг дарсан байсан. Тэгээд энэ их сонин мөнгө тэнгэрийн хүчин дор их Монгол улсын Далай хааны зарлаг эл булхаа иргэн дор хөрвөөс бишир түгэ аюу тугаа гэж. За тэгээд энийг үзэхээр энэ дотор Монгол улсын цагаан толгойн бүх үсэг байгаа байхгүй юу? Аа усг эхний аа усг байхгүй байтал хамгийн сүүлийн аюутгай гэдэг үгэн дотор аа усгийг оруулсан байна. Тэгээд тэр одоо 13 дугаар зууны үед энэ бүх цагаан толгой усгээ тамгандаа багтаасан ус байна уу гэж үзвэл байхгүй л ахал да. Тэгэхээр бол энэ бичиг үсгийн их өндөр соёлтой байсныг харуулж байгаа байхгүй юу? Тэгээ яг хуу энэ өвөр Монголын эрдэмтэн нөгөө Чингис хаан гэж ном бичсэн юм блэ? Сайшаалт тий. Сайшаалтгүй бол хэлсэн байна лээ. Энэ Гүйг хааны тамгийн бичиг гэдэг байгаа энэ бичээс бол ер нь Чингис хааны тамга байсан юм аа. Яагаад гэвэл Чингисээс хойш Гүйг хаан хүртэл 18 жилийн хугацаанд бол дотоодын дан ерөөсөө байгаагүй. Дан гадагшаа энэ дан байсан. Монгол нутагт бол инхан хулан байсан. Тийм учраас энэ тамга өргөдөх ерөөсөө тийм нөхцөл байхгүй. Тийм учраас энэ Гүйг хааны тамга гэж байгаа тамга бол Чингис хааны тамга байна
гэж тэр хүн санал дэвшүүлсэн байсан. Би бол бас санал нийлээл байгаа. За тэгээд их Монгол улсын үед бол тэр одоо монгол бичиг гол үндсэн бичиг байсан байна. Яг одоо гадны хүрээллийн бичиг бол хятад бичиг, араб бичиг, латин бичиг байсан гэж үзэж байгаа. Яагаад бол энэ Дундад Аз, Европын улс орнуудыг байлдан эзлээд Батхан энэ чинь бараг одоо хардалайн эрэгт бараг Унгарыг эзлээд бараг 70% очих шахаж исэн байгаа шүү дээ. Тийм учраас тэр латин үсгийн одоо нөлөө бас байсан гэж үз. Ягаад гэвэл тэр үед бас мөнх хааны үед ч юм уу тэрнээс өмнө бол Европын баахан элч төлөөлөгч, Францын элч төлөөлөгч Вильгельм Рүрх, Плана Карпина, Сүүрдэн Марко Поло энэ төр ирж ирсэн шүү дээ. Вильгельм Рүрх, Плана Карпина хоёр бол яг Батын тэндээс бол 2 жил явж ирсэн. Үхэр тэргэнд суугаад, Тавинд явах нь яваад, явах нь явсаар байгаа. Гэтэл Марко Поло бол Батын тэндээс өртөөгөр хар хооронд 2 сар яваал ирсэн. 2 жил явдаг газрыг 2 сар. Тэр Өгөөдөө хааны байгуулсан хамгийн их гавьяат зүйл бол тэр өртөө байгаа шүү. Олон одоо газрын ах トゥ нарыг амар жимээр аялуулах гэж өртөөг байгуулсан. Тэгээд говь нутагт худалдас байгуулж хүмүүлийг тархан байрлууллаа. Эцгийн эзэл чадаагүй хойдсон улсыг би бүрэн эзэллээ. Энэ миний 3 гавья. 3 муйл бас хийсэн байна. Хараас хатан авсан. За муу хүний үгэнд орж авгыгаа хоноосон. Бор дарсанд орсон. Энэ бол миний 3 муйл болжээ. Тэр авгаа очихын ноёныг бол хоноосон. Тэгвэл тэрнээс өмнө бол очихын ноёныг цагаан сар золох гээд очисон чинь согтуу сууж исэн байхгүй. Гэхдээ та одоо хаан хүн, улс гүрний тэргүү хүн ингэж одоо баяр ёслолын үеэр согтуу байж болохгүй шүү дээ. Та нэг 3 хондог уугаал болчихж байгаа ч гэсэн тгий. Ерөөсөө өнөөс хойш би 3 хондог уугаал болчихжээ гэсэн. Дараагийн цагаан сараар очиод золгосон дахиад согтуу. Гэхдээ таныг би нэг 3 уугаад болчихжээ гэсэн яасан бэ? Гэхдээ авгаа би 3 байтугай ганцыгаа угаа согтчиход. Гэхдээ та юугаар уугаад байгаа гэсэн ийм том аяг гаргаж ирсэн. Тийм одоо дуртай болсон. За тэгээд яг юу болоод цааш нь жаахан дурч. За тэгээд дараа нь одоо бас монголчуудын хэрэгжилж байсан бичиг үсэг бол энэ Пагвалам лодой жалтсан гэдэг хүнтэй холбоотой. Яагаад гэвэл одоо Өгөөдөө хаан бол хойдсон улсыг үзэлсэн. Дараа нь мөнх хаан суусан. Тэгээд яагаад гэвэл Өгөөдөө хааны удмаас хаан суугаагүй. Яг Өгөөдөө гүйгийг насварсны дараа бол нөгөө Турхан хатан чинь хаан сонгуулахгүй бараг 5 жил болцсон шүү дээ. Тэр Өгөөдөө хааны хатан чинь. Тэгээд Батбол бол Дундад Азаас цэрэгтэй хурж ирээд Алтан ургийн одоо хуралдаан хийгээд тэрээс хүчээр зүчийн удмаас мөнхийг бол хаан суулгасан шүү дээ. Хамгийн одоо отхон хөө. Тэгээд зүчийн дүү бол юу ховлаа ариг өг. Энэ хоёр байгаа. Тэгээд ховлаа бол одоо нөгөө Өгөөдөө авгахынхаа одоо эдэлсэн хойдсон улсаас болон Монголоос их зэрэг дайслаад өмнөдсөн улсыг эзлэх их аяндаан хийгээд үндсэндээ бол одоо өмнөдсөн улсыг эзэлсэн шүү дээ. Бүрэн эзэлсэн. Тэрний өмнө бол хамгийн түрүүнд тэр Юнан руу 10 мянган монгол цэрэг нэвтрүүлсэн шүү дээ. Тэнд бол өвөл 123 градус байдаг юм л. Тэгээд тэр 10 мянган монгол цэргийг цаанаас нь наатлаас нь бол одоо тэр үндсэн улсын цэргийг тэр хөхмөрн дээр байхад нь аргаар 100 мянган усан цэргийг эзлээд авцсан байгаа шүү дээ. Тэгээд өөрийн ихшээлд оруулаад нөгөө усан онгоцыг ашиглаад хөхмөрнөөр уруудаад цаад далай талаас нь Монголын их цэрэг нөгөө дагуулж орсон цэрэгтэйгээ хүрээд ирсэн. Чөө манай хөл онгоц ирлээ ураа гэж хэлсэн царь юу хамт баахан монгол цэрэг байгаа. Тэгээ өмнөсөн улсыг эзлээд авсан. Тэгээд Бээжинд нийслэлээ хийгээд тэгээд одоо энэ 5 хэлийн улсыг цуглуулсан учраас жишээлбэл монгол бичгийг одоо улсын бичиг болгоё гэхэд бас хэцүү байсан. Ягаад гэвэл цөөхөн хэсэг нь монголчууд. Хятад бичгийг яа гэхээр бусад одоо монгол
Солонгос, Хятад тэгэл Төвд, Дунд Азийн Араби улсууд эднүүч хүлээн зөвшөөрөх гэсэн. Араб бичгийг бас мөн адил, Төвд бичгийн мөн адил. Тийм учраас ерөөсөө хэний ч мэдэхгүй одоо шинэ бичгийг зохиох нь зүйтэй байна гэж шийдсэн байна. Тэгээд энэ Фагулам ладаж алдсныг урьж авцарсан Төвдөөс 18 настай залуухан лам хурж ирсэн. Уг нь бол энэ Фагулам бол одоо хөгнөөрийн газар тэр Өгөөдэй хааны хүү Годноён гэж бас байсан. Тэр хүн тэнд 6 түн Монголтойгоо амьдарч байсан. Тэр хүмүүст одоо бичиг эрдэм номлохоор бол энэ Фагуламын авгах Сажвэнд гунгааж алдсан гэж хүн очиж тэнд 10 жил амьдарсан. Тэгвэл манай нөхрийг 10 настай дагуулж очсон учраас бараг одоо тий 20 настай юунд очив. 10 жил тэр Монгол нутагт авгатайгаа суусан учраас монгол хэл суртсан, монгол үчиг суртсан, өөрөө төвдөө мундаг ийм хүн байсан. Тэгээд ер нь Сажвэд нэгэд гунгааж алдсан бол анхны одоо монгол үчгийн хэл зүйн дүрмийг зохиосон гэдэг тийм мэдээ бусад сурвалж бичгээр дамжиж ирсэн шүү дээ. Тэгээ анх яг монгол үчийг зохиосон ч гэсэн домог байдیں۔ Үндсэндээ бол тэр өмнө дүрм журм цэгцгүй байсныг цэгцэлж эмч журмд оруулсан хүн бол энэ хүн байна л да. Тийм учраас тий ялгалгүй юмар бол монгол үчийн дүрмийг цэгцэлсэн байна. Тэр Панины хэл зүйн уламжлалаар тэр нь Төвдөөр дамжаад дараа нь монголоор дамжаад ингээд. Сүүлд нь болохоор Панины хэл зүйн энтхийн Европын хэлний зарчим Европод түгээд Европ хэлний юм Орос руу Оросоор наашаа явсаар бас хэл тий ялгалтай гэдэг зарчмыг энэ талаас нь тойруулаад бас биднүүд автсан. Энэ талаас нь нөгөө Төвд санскритад дамжуулаад ялгалгүй гэдэг зарчмыг бас автсан. Нэг юмыг хоёр талаар нь дамжуулаад автсан. Бас л авьяастай л ард юм л да. Тэгээд нэгэнтээ Ховлын хаан уурахад нөгөө Ладаж Фагулам Сажвэнд дунгааж алдсан нас барцсан учраас оронд нь одоо энэ дүүн ирж байгаа байхгүй юу. Тэгээд яг их залуухан 20 настай ийм байсан ордны одоо ноёд татад бол их тоохгүй байсан. Яасан залуу лам юу мэддэм чаддгийм гэд. Тэгээд би Лондон их сургуульд багшилж байхдаа Новын сангаас авсан нэг мэргэд дарахын орон гэж судар байсан. Тэн дээр их сонирн мэдээ байсан л да. Фагулам нөгөө улсуудын өмнө завилж суугаад харсаар байтал хөөрөөд цонхоор гараад тэр уулын ороо хүрээд буцаад хүрээд ирсэн гэж. Тэгээ би тэр мэдээг бол хоёр талтай л гэж бодож байна. Эсвэл үнэхээр хүч чадал энерги агуу шингэж хөвчөрсөн учраас харсаар угаад нисээд явсан байж магадгүй. Эсвэл тэнд байгаа бүх хүмүүсийн тархийг удирдаа транс байдалд оруулаад тийм бодол төрүүлсэн байж магадгүй. Ер нь тэр сүүлийн хууль магадгүй үнэтэй байж магадгүй. Тэгээд ноёд татад ихэд биширч шавн болж орсон гэж. Тэгээд Ховлын хаан өөр өгсөлдөө 1260 онд Монголын шинэ бичиг зохио гэдэг. Тэгээд манай хүн бол одоо Төвд үсгийн үндсэн элементийг жаахан өөрчлөөл одоо юу яасан ш дөрвөлжин бичиг хэлбэрэн дөрвөлж учраас дөрвөлжин гэж нэрлсэн. Яг өрнөдөд бол Фагвас скрипт юм уу, Square скрипт гэж хоёр янзаар нэрлэдэг. Тэгээд энэ Төвд энэ бол яг одоо юу вэ? Дөрвөлжин бичиг мөн. Одоо яг латин альгаар хажууд нь байна л да. Тэгтэл дараа та нар Төвд үсгийг хараарай. Төвд үсгийн юу бол энэ элемент нь энэ байна. Ер нь бол ихэнх үсгийн юу бол дөрвөлжин хэлбэртэй болгосон болохоос биш Төвд үсгийн үндсэн хэлбэрийг дуурайсан. Бичих зарчим бол дээрээс доош ингэж бичдэг. Монгол бичгийн зарчмыг. Дөрмийн хэлбэр, дөрмийн юу нь бол монгол бичгийн дөрмийг дагсан ийм бичиг зохиосон. Яг Юан улсын эд хүчрэг мандж байсан 100-аад жилийн турш бол хэрэглэгдээд тэгээд байхгүй болсон. Яг Юан улсын одоо дурсгал бол энэ тэнд юмд бол зөндөл олддог юм л да. Энэ бол одоо дөрвөлжин бичгээр бичсэн зүйл байна. 1260 он. Тэгээ яг ихэнх хууччин ном сурах хүчгээр бол Ховлын хаан 1260 он зарлигуулгаад Ладаж алдсан бол 1269 онд зохиод дууссан гэж бичсэн байдаг. Тэр бол худлаа юм байна лээ. Ягаад бол Цэрэн Содномгоо бол Монголын буршин шишний уран зохиол гэдэг номынхаа нэгдүгээрт бол бичсэн байна лээ.
Ерөөсөө их сурвалжуудаас үзэх юм бол зарлиг буулгангууд ерөөсөө 3 сар суугаад хоглон бол дөрвөлжин бичгийг зохиосон. Тэгээд хаанд өргөн барьсан. Тэгээ яг тэрнийг альва нэг шинэ үсгийг зохиогоод хэрэгжүүлэх хүртэл бол ер нь 9-10 жил шаарддаг бол тэр үнэн. Тийм учраас 1260 оноос 1269 он хүртэл бол үндсэндээ дөрвөлжин бичгийг сургах, улстай хэрэглүүлэх тэр бүх ажлыг бол хэрэгжүүлсэн гэж үзэх нь зүйтэй. Тэгээ 1269 оноос хэрэгжилж эхэлсэн гэж үзэх ёстой юм байна. Тэгээ үндсэндээ бол одоо энэ Цавчаал Монтын Тоон Томор хааны гэмшлийн бичиг гэх мэт олон зүйл. За сүүлд нь одоо нэг номын тасархаа хуудасалж яваад энэ Финландын монголч эрдэмтэн Аалтоо гэж хүн судлаад Эрдэнэ сан суугчдын тасархаа байна гэдэг. Түлд нь Аалтоогийн шав судалсаар угаад бичвэрийг уншсан байх жишээтэй. Тэгээд тэр Сажвандад гунгааж алсны монголчууд зориул зохиосон тэр Эрдэнэ сан суугч гэдэг номыг бол бас дөрвөлжин бичгээр хэвлж ээжээ гэж тэр тасархаа хуудаснаас бас уншиж ойлгож болох юм. За энэ хайз байна. Одоо дөрвөлжин бичгээр бичсэн. Нөгөө төрөөчийн Хүннүгийн хааны элчийн пайз үзүүлдэг гэдээсэн шүү дээ. Их Монгол улсын үед бас энэ алтан пайз байсан Монгол үчгээр. Эзэн хаадын удам юм онцгой төрийн эрх элч нар алтан пайз, дараагийн мөнгөн пайз гэчихэд. Жишээлбэл энэ эхний юунд болтгоо хэнч бишрэх алгадах хүүдхөө гэж мөнх тэнгэрийн хүчин дор хааны нар хутгахтай гэх мэт. Тааныг заавал дурдна. За энийг бишрэхгүй бол алан нөхөн заргийг даахгүй бол одоо өхөн л гэсэн утгатай ингэж бичдэг. За тэр Хойлоо хааны захаа байна дөрвөлжин бичгээр. За энэ Томороо байна. За энэ 9 төмөр хааны төвшөө дөрвөлжингээр бичсэн бичиг байна. За энэ бол одоо энэ Японоос олдсон Такашима арал дээр нэг Монгол цэргийн музей гэж байдیں۔ Хойлоо хааны дотлооны музей. Тэн дотор энэ пайз байгаа. Тэгээ энэ бол 100-ын даргын пайз гэж байгаа ш. Дөрвөлжин бичгээр бичсэн. Тэгээд тэн чинь одоо их олон янзын үзмэр. Тэгээд биднийг очиход нэг том их том баг өрөө дүүрэн савнд усан онгоцны модны хэлтрийг хийцэн байсан байх. Гүн яагаад энэ усан дотор хийцэн гэж. Далайд 6-700 жил болсон давстай усанд байсан эдүүлгийн зүйлийг давсын уусмалд уустал байхгүй бол зүгээр ингээд гараа хатаачаар өөрөө дуучдаг гинэ. Тийм учраас тэр давсыг гаргаж байгаа юм гэж. Тэгж хэлж ийсэн. За тэгээд дараа нь бол энэ 1554 онд энэ Аюуш гүйш гэдэг харчны Аюуш гүйш гэдэг хүн бол ийм галиг үсэг зохиосон. Энэ галиг үсэг зохиохын шалтгаан бол 15 дугаар зуунаас эхлээд бол энэ төвд хэлээр байгаа ганжуур даанжуурыг орчуулах их ажил хийсэн. Ганжуурыг орчуулж эхэлсэн. Даанжуурыг бол 17 дугаар зуунаас эхэлсэн л дээ. Тэгээд энийг орчуулахад бол одоо тэр хүн, бурхтын нэр, газар орны нэр олон зүйлийг бол энэ яг галигчлан буулгах ийм шаардлагатай болсон. Үндсэндээ Монгол өчиг бол авианы галиг болж болно. Тэгээ ер нь бол галиг үсгийн системд хоёр систем байдаг байхгүй. Транслитерац гэвэл авианы галиг, транскрипц гэвэл бичгийн галиг байдаг. Тэгэхээр Монгол өчиг бол авианы галиг буюу транскрипц болж байна. Эсвэл транслитерац байхгүй. Тэгээд энэ Аюуш гүйш гэдэг хүн бол тухайн үед их эрдэмтэй хүн байсан. Санскрит мэддэг, төвд мэддэг, монгол хэлэндээ цагаарсан мундаг хүн байсан. Тэр Төмдийн Алтан хаан Брайвен хийдийн даалам Содон жамцыг урьж Далай лам гэж цол өгөхөд бол энэ Аюуш гүйш орчуулагч байсан гэж. Тийм учраас Далай мандшир гүйш гэдэг цол Аюуш гүйшд өгчээсэн гэж би юм дотроос уншиж байсан. Тэгэд энэ хүн бол энэ энтхийн 80 өсөгт, төвдийн 30 өсөгт таацуулж Монгол үчийн энэ галгийг зохиосон байхгүй. Тэгэд манай Эренчин багш хэлж байсан Аюуш гүйшийн ачаар бол жишээл энтэг өсөх зохиосон, тааруул зохиосон учраас энтэг Европ хэлний бүх үсгийг галгилж болох үсэг. За төвд үсэг чинь Хятад, Вьетнам төвд хэлний бүлэгт багтдаг учраас дорн дахны бүх хэлийг галгилж болох галиг үсгийг Аюуш гүйшийн ачаар монголчууд зохиожээ.
Энэ аюулшгүй шин галиг үсэг зохиогдсноос хойш 200 жилийн дараа Европод бусад хэлний үгийг галиглах галиг үсгийг зохиосон юм а. Тийм учраас тэр үеийн монголчуудын хэл шилжлийн мэдлэг Европ дахнаас 200 жилийн урд байжээ гэж өөрийнх нь номонд тэмдэглэсэн байдаг. Тэгээд өөр нэг их сонин баримт бол тэр Брэдэн Эрдэмтэн Бадраа юу гэж хүн энэ об основах транслитерации транскрипци дила тибетского язык гэд ном бичсэн байдаг. Тэр нь одоо төвд хэлэн зориулсан авианы болон бичгийн галгийн үндэсний тухай гэж орчуулах юм да. Тэгээд тэн дээр бол 1720 онд энэ Итиш мөрний хөвөнөөс Авлайн хийд гэж нэг нуран хийд байсан байна. Тэр нуран хийдийн нуранган дотроос нэг юм хуудас бичвэр олсон байхгүй. Тэгээд нөгөө бичвэрийг чинь тэр олсон хүн аваачаад өөрөө ч уншиж чадахгүй тэр Оросын хүмүүсээс асуугаад тэгээд чадахгүй болохоор эзэн хааны новын сангийн Шумахер гэдэг хүнд өгсөн байна. Тэр Шумахер гэдэг хүн Европын бүх орноор явсан. Тэгээд хамгийн сүүлд одоо дэлхийн бичиг соёлын одоо өлгийн нутаг гээд Францад очиод хүн амьтан ирсэн. Ерөөс хийн ч уншиж чадаагүй. Тэгээд нөгөө хүн ирээд хэн ч уншиж чадахгүй байна уу? Одоо уншигдахгүй байх гээд төрөг судлаач Мюллер гэдэг хүнд өгсөн байна. Тэгээ Мюллер гэдэг хүн ч бас уншиж чадахгүй чинь. Тэгээд өөрийнхөө найз монголч эрдэмтэн монгол хэлтэй Смирнов гэдэг хүнд өгсөн. Тэгээ Смирнов нь одоо энэ Бурят руу яваад энэ Бурятын мөрхний шишний тэргүүн цонголын дацангийн нэрт одоо гүүш Агван Понцог гэдэг хүн зүзүүлсэн чи нөгөө хүн өөч төвд ном ба шүү дээ. Тэгээ төвд ус номыг уншаад төвд ус бүрийн доор нь монгол хэлээр орчуулж өгөөд газар орны нэр хүний нэрийг энэ аюушгүй шин галгаар бичиж өгөөд тэгээд Смирнов монгол хэлтэй очиод нөгөөхийг орос хэлэнд буулгаад галиг үсгүүдийг бас орос галгаар болгож буулгаад тэгээд анх удаа одоо 1747 онд осноос хойш 27 жилийн дараа анх монгол хэл буюу аюушгүй шин галиг үсгээр төвд одоо бичвэрийг галигчилж буулгаж Европ дахин төгсөн. Сүүлд нь орос галигаас нь латин галиг болгоод Франц, Герман руу орчуулад тэгээд Европод анх удаа төвд хэл монгол хэл аюушгүй шин галгаар дамжиж Европ дахны шинжлэх ухааны судалгаанд орсон. Энэ цаг болж байна те. За тэгвэл товч дурдчих. За тэгээд монгол үчгээс салж гарсан бичиг бол хэд байгаа. Энэ манчууд байна. 1634 онд манж үсгийг монгол үсгийн үндсэн дээр зохиосон. За тэрний дараа бол 1648 онд Ордын Зовёд намхай жамцсан тод үсгийг зохиосон. За яг Ордод Жун гарын хаан тус байгуулад ер нь бол ярианы хэлэнд ортуулъя. Тухайн нэг одоо улс байгуулж байгаа юм чинь шинэ үчигтэй болъё гэж зорьсон. Гэхдээ энэ ойр дайлгуун тэтэрхий ойртуул зохиосон учраас нийт монголчуудад түгэж чадаагүй. За энэ Заян Ондод гэдэг хүний хөшөө байна. За энэ ховдод байгаа хөшөө нь тэр. За энэ бас хөшөө. За тэгээд энд нэг юм өсөг байна. За 1686 онд бол Өндөргийн зан узар энэ соён бүсгийг зохиосон. Одоо бол бидэнд хамгийн тодорхой үлдсэн нь соён бүсгийн эхний тэр Бирга гэдэг тэмдэг Монгол улсын далванд байгаа. Тэр тэмдэг бол илүү тодорхой үлдсэн. Яг нь тухайн үеийн сүм хийдийн чимэглэл энэ тэнд жаахан хэрэглэгдэж байгаа. Тэгээд нэг түмэнд төгөж чадаагүй. За соён бор бичсэн итгэлийн хуудас байна. За энэ бол тэр үедээ бас 1686 онд Өндөргийн зан узар бол энэ хэвтээ дөрвөлж үсэг гэж хамт зохиосон байна. Энэ бас сайн түгэж чадаагүй. Яг сүм хийдийн чимэглэл энэ тэнд шашномын юм жаахан хэрэглэгдэж байгаа тэгээд болсон. За тэгээд хамгийн сүүлд одоо 1907 онд энэ Магиндра гэдэг хүн Бурятын эрдэмтэн энэ хүн Далай ламын багш байсан хүн. Тэгээд нутагтаа очиод энэ Магиндрагийн үсэг гэдгийг зохиосон. Уг нь бол Агван гэж төвд нэр энийг санскритаар орчуулвал Магиндра болд юм байна. Тэгээд санскритаар орчуулсан нэрээр Магиндрагийн үсэг гэж нэрлсэн. Тэгээд хой талд нь орос үсгийг галиг болгоод тавьсан байгаа. Тэгээд энийгээр бол одоо энэ гар хүчмэл хийдэг байсан. Яг энэ бурад хэлээр бичсэн байл да. Хамгийн эхний тэр юу 15 нахтай Айдром эргэн хөвөн
ахуу ногоон дүүхэ хоёр гэх мэтэр хэрэд бурайд үлгэр бурайши үлгэргээд энэ тэгээд энэ бас ийм бичгээс гадна энэ чулуун бар модон бараар бас хэвлж ийсэн нархан гэдэг хэвлийн газартай байсан Петкер Градад. За тэгээд яг манай бас нэг оролдгол 1930-аас 32 онд бол латин бичиг авч хэрэглэх гэж 2 жил олж байсан шүү дээ. Сурах хүчиг хэвлээд багш нарыг бэлдэж жагаад. Тэгээ амаргүй ерөнхий сайд болонгот боловцсон байхгүй. Ерөөсөө одоо 1000 жил хэрэглэж байгаа үндэсний монгол бичгийг хэрэглэе гэд. Нэг сони юм нь бусад бичгийг хэрэглэж жагаад орхиход монгол бичиг улам хүчтэйгээр гарч ирдэг байхгүй. Тэгээ энэ 40 оны дараа бол улам хүчтэй гарч ирсэн. Тэгсэн чинь нөгөө 40 он болонгууд нөгөө өсөг бичиг солино гэдэг хөдөлгөөн дахин амилж ирээд тэгээ 41 он ерөөс 40 онд бол 41 он хүртэл латин бичигт орё гэж яснаа 3 сарын дараа шууд болоод ерөөсөө орос үсэг авъя. Ах トゥ улсуудыг. Тэр латин бичиг авахар чинь бичиг ном хэвлийн юм олдох нь хэцүү юм байна. Ерөөсөө л орос бичиг аваад Цэдэнбаатаргууд комисс байгуулаад тэгэл орос дамжсан багш даалгаврыг бол 33 үсгийг аваад дээр нь өө нэмэл 45 үсэг болгоол. Тэгээ яг эхний үед бол урт гişгийг бол нөгөө тод бичийн нэг ихшин ард нэг зураас татаж уртыг тэмдэглэдэг байсан баг. Тэр журмаар үсгийн дээр зураас татаж тэмдэглэдэг байснаа. Тэгээ сүүлд нь 2 гişгийг нийлүүлж юу яасан. Уртыг тэмдэглэдэг болсон. За тэгээд монгол бичиг бол одоо үндсэндээ 1000 жил одоо хэрэглэгдэж байна. Үндсэндээ 1990 оноос хойш бол дахин сэргээгээд тэрнээс хойш бүхэл бүтэн одоо 31 жил болчихлоо. Тэгээд саяхан одоо төрийн 2015 төрийн хэлний хууль гараад 2025 онд одоо хос бичигтэн болно гэд монгол бичгийн үндэсний хөтөл 3-ыг гаргаад одоо олон ажил төлөвлөлөөр яасан. Тэр ажлууд унтаа байдалтай байна да. За энэ монгол бичгийн гар бичмэл байна. За ингээд энэ олон бичгээр бичсэн ийм одоо бичвэрүүд байна да. Саяын дурдсан. За ингээд энэ талаар бол таанууд нэмэн дэлгэрүүлж уншиг гэвэл тэр Кеннет Каснер гэдэг хүний Language of the World гэж ийм ном байгаа. Дэлхийн бүх бичиг үсгийн тухай бичсэн. За Эстрэн гэдэг хүний Arivzeti Pisma гэж ийм орос ном байгаа. За мөн Карадор гэж нэрнчин багшийн хүргэн Унгарын монголч эрдэмтэн хард орд шүү дээ. Энэ Книга Монгольский Кочевников гэж монголчуудын бүх бичиг үсгийн тухайд дурдсан сайхан ном байгаа. За Шагдарсан багшийн өсөг зүй, монголчуудын утга соёлын товчон, за монголчуудын өсөг хүчийн товчон, Төмөртгөөгийн монгол хэлний түүхэн хэлцүү, Даваасрангийн бичиг үсгийн үүсэл хөгжил, түрүүн эндгүүгээдээс энэ тэр манай шаа Даваасран тэр хүн бичсэн. За энэ доотлих нь одоо миний тэр сайн лекц уншсан ийм ном байгаа. Миний Орос эрдмийн зэрэг хамгаалсан ийм диссертацийн ном. За яг хөө миний дангаараа бичсэн номнууд бол нэг ийм хэдэн ном байна. За тэгээд хамтын бүтээл гээд нэг ийм өдний шашин цайлвар толын тол. За тэгээд орсуудтай хамтарч ин бичсэн ийм 2 ном гэх мэтээр ийм хэдэн ном байгаа. Тэгээд эрдэм шинжилгээний олон улсын хурлууд дотоодын хурлд нэг 50-аад дэлтгэл тавьсан. За эрдэм шинжилгээний 60 гаруй бүтээл хэвлүүлсэн. За нэг ийм л намттай юм байна да. Баярлалаа тав. Лекцийн алтан санг анх удаа одоо санаачилж үүсгэх гэж одоо сэтгэл зүрхээ гаргасан багш маань бол манай Чулуунбаатар багш. Лекц бол ямар гоё сонирхолтой бүр бид нар ч одоо энэ өөрснийхөө ярьдаг энэ хэлээ мэддэггүй юм биш үү? Ийм үүсгэн байгуулсан ингэсэн эдэрэг. Тэгэхээр үнэхээр соёлыг багш их нарийн судалсан энэ эрдэмтэн багштай одоо улам их амжилт хүсье. Улам биднийхээ ажлыг дэмжиж байгаарай. Тэгээ та минь бол одоо бүтээл ном маань яагачгүй таны одоо юу хан бол одоо яг өсөж идева нас нь байна шүү гэж хэлмээр байна багштай. За ингээ баярлалаа тань. За ингээд багш маань энэ мэрэгдийн алтан номонд бол өөрөө бас орсон. Тэгээ энэ номоо бас дахин багштай бэлгэлье. За энэ нь болохоор бүр ганцхан удаа үлдсэний дахин жоохон том болгоод манай ламаа өчгтөр авчирсан. Ингээд тандаа эрүүл энх ад жаргалыг хүсье.